бидний судалгааны сэдв Монгол хэлний тэмдэглэл бүтээх төсөө дагаврын тухай байна. За миний бие Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн 1-р курсын оюутан 5 наран эдгээр багш маань шинжлэх ухааны академийн хэл уран зохиол хүрээлэнгийн гэрдэм шинжилгээний ажилтан дэд магистр гэрдэм хэлбэрч байна. Сэдвийн маань үндэслэл Монгол хэлний өв бүтээх тогтолцоон төсөө дагавар чухал байлгүй илтгэдэг боловч тэмдэглэл бүтээх дагаврын хэрэглээ утгын ялгааг нарийвчилсан судалсан ажил харьцангуй бага байна. Ийм тэмдэглэл бүтээх төсөө дагаврын утга бүтэц хэлбэрийг тодорхойлох хэрэглээний ач холбогдолтой юм аа. За бид Монгол хэлний тэмдэглэл бүтээх төсөө төдийврийн үүсэх зүй тогтолт бүтэц утга хэрэглээний ялгааг тодорхойлох зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд тэмдэглэл бүтээх төсөө дагаврын хэлний баримтаас тодруулах, дагаврын бүтцээр нь англиар хэлний баримтад тулгуурлан утга хэрэглээний ялгааг тодорхойлно. За судалсан байдлыг авч үзвэл өнөр баяр багш эмга зэрэг дагаврыг хай дагаврын хувилбар гэж үзсэн. Эдэр баяр доктор эрхүү эрхэг эмга ил да эгчин ихтэй ихтэн их жаач тэ там таг төсөө дагавар гэж үзсэн. За Базар агчаач эмха эмх дагавар дахь оруулбар таан гээгдвэл эмга дагавар салаалсан ба уг үйлийг богино хугацаанд чадмаг гүйцэтгэх гэсэн утга илтгэн гэж үзсэн байна. За цэцэн цогтгоо эмга дагавар нь гараас нэг эмга дагаврын завсар 5% холбоор шурган орсон. Эдгээр завсар та үе холбоор шурган орж болно гэж үзсэн байна. За судалгааны ажлын шинэлэг тал ач холбогдлыг авч үзвэл тэмдэглэл бүтээх төсөө дагаврыг дан болон хэлбэрийн төвшөнд авч үзэн үүсэх зүй тогтолт утга хэрэглээний ялгааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл төсөө бүтээвэр бүхий төсөөд үг нь утгын хувьд ялгамгүй ялгаатай. Үүнийг бид тэмдэглэл бүтээх төсөө дагаврын хүрээнд авч үзсэн. Тэмдэг нь хүн амьтны юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс төрх байдал, бэлэг тэмдэг үйл хөдлөлийн бос байдлыг нэрлэдэг. Ийм юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс төрх байдлыг төсөөд бүтээврээр ялгаж илэрхийлдэг Монгол хэлний нэгэн өвөрмөц хэв шинж юм аа. Учир нь бүтээвэр бол хэлний хамгийн бага утгад нэгж тул эрхүү эрхэг эмга эвтэр тарвар эмсэг саг суу зэрэг дагавар хэлний хам орчинд өөрөөр утга илэрхийлж байна. За судалгааны ажлын арга зүй энэхүү судалгаанд тэмдэглэл бүтээх төсөө дагаврын утга хэрэглээний ялгааг тайлбарлахын тулд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тайлбарлах зэрэг аргыг хасуулан ашигласан. Тэмдэглэл бүтээх эрхүү эрхэг эмга эвтэр тарвар эмсэг саг суу зэрэг төсөө бүтээврээр тайлбарлаж Монгол хэлний баримтад тулгуурлан тайлбарлахыг зорьсон. За төсөөд үг гэдэг нь хэлбэр ба утгаараа нэгэн зэрэг хагас буюу бүрэн бүс тохирох нэгжийг төсөөд үг гэж нэрлэнэ гэж эдгээр баяр доктор маань тодорхойлсон байна. За төсөөд үгийн дагавраар үгийн салаа утгаар үгийн утга эсрэгцэн салаалах ёслол арга хэлтэй үгсээр тус үгсээ. Жишээлбэл бааруу аврамхай дээрлэхгүй гэх мэт юм байна. За бид төсөө дагаврыг дан болон хэлбэрийн төвшөнд авч үзсэн байгаа. За дан бүтээвэрт нь ГО эвтэр тарвар хэлбэрт нь эмсэг саг суу эрхэг эрхүү эмга байна. За тэмдэглэл бүтээх эвтэр дагавар. За кодвич би төр хэмээх үг нь мэд шиг хэмээх жишээн ажиллах үгээс гаралтай гэж үзсэн байна. За аян хадны үеийн монгол үгийг маань үсгээр галиглан бичсэн анхлан суралцагчдын сурах бичиг ямар зүйлээр сурах бас энэ би төр үе заа хэмээн тохиолдож байна. Энэ би төр хэмээх үг нь эвтэр дагавар болсон. Харин хэлний үгсийн явцад эвтэр тарвар болж салаалан хувилсан байна. За жишээлбэл ногоовтор гэвэл цайварт ногоо өнгийг ногоовтор гэдэг. Харин ногоо болохоор хар ногоо өнгийг хэлж байна. Айхавтар гэдэг нь аимшигтай, аюултай гэсэн утгыг илтгэж байгаа бол айхавтар нь сүрхий, огсгой, самбаатай гэдэг үгийг илтгэж байна. Иймд үгийн утга эсрэгцэн салаалгын адилаар дагаврын утга мөн адил эсрэгцэн салаалдаг гэдгийг харж болно. За тэмдэглэл бүтээх ГУ дагавар. За уу дагавар бол ГУ болон ГУ гэсэн нийгмийн бүтцтэй дагавар. За жишээлбэл илүү үнэлэг зүдэг зүдүү баарг гэх мэт. За зүдг нь бохир муухай ёрын гэсэн утгыг илтгэж байгаа бол зүдүү нь идэж хэрэглэхээр дутмаг гэсэн утгатай. Баарг нь омхой гумгай гэсэн утгатай бол баарг нь цэцэж нисдэг найдваргүй гэсэн утгатай. За илүү гэдэг үг ойроо дайсан дүү гэсэн хэлбэртэй байна. Энд илүү үнэлэг хоёр нь төсөө дагавар бүхий үг юм аа гэдгийг харж байна.
За жишээлбэл одоо үүлгээ гэдэг одоо язгуур маань үлэмж гэх одоо үндс үүсгэж байна. Одоо энийг бас үлэг гөрвөл хэмээх үгээс харж болохоор байгаа учраас илүү үлэг хоёр нь төсөө дагавар гэх юм аа гэж хэлсэн байна. За тэмдэг нэр бүтээх 90-ийн төсөө дагавар буюу төсөө дагавар. За жишээлбэл одоо балар балаа, илэр илий, дүлэг дүлэг гэх мэдчихлээ. За балар гэдэг нь одоо үл мэдэх мэдэгдэх тодорхойгүй одоо цагийн шинжийг зааж байгаа бол балаа гэдэг нь одоо ухаан солио одоо мунхаг гэсэн утгатай байна. Энд одоо ир дагавар нь орон цагийн байгаа. Харин и дагавар нь одоо тэмдэг нэр үүсгэж байгаа учраас 92 нь төсөө дагавар маа гэж үзье. За тэмдэг нэр бүтээх эмсэг цаг суу дагавар. За эмсэг нь одоо шиг мэд гэсэн утгатай байгаа бол цаг дагавар нь альва тэмүүлт шинжийг илэрхийлж байгаа. За жишээлбэл хүүхэмсэг, илгэмсэг, эрхэмсэг гэсэн. За хүүхэмсэг буюу эмсэг одоо дагавартай шалиг зантай одоо хүүхэн хүний зантай гэсэн утгатай бол хүүхэмсэг гэдэг нь одоо хүүхэн тэмүүлэлт шинж одоо тэр хүүхсмийг одоо хүсэмжит гэсэн утгатай байгаа учраас эмсэг цаг хоёр нь одоо төсөл дагавар юм аа. За дараагийнх нь тэмдэг нэр бүтээх эрхүү дагавар байгаа. За үүлэг бүтээх эрх дагавар болон одоо тэмдэг нэр бүтээх уу дагаврын нийлмэл бүтцэн нь болохоор эрхүү байгаа. За жишээлбэл дээрлэхүүд, баярхад, биерхүү хэлчихлээ. За жишээлбэл модорхог гэдэг үгийг авч үзвэл за тухайн газар одоо модорхог газар гэвэл тухайн зүйлийн элбэг шинжинд тодорхой байна. Харин модорхог гэхээр тухайн одоо тэр одоо газар байлаа гэж бодоход тэр тухайн газрын элбэг шинжинд тодорхой бус байгаа учраас ийм хоёр ялгаатай байгаамаа. Ген гэсэн үгээс шалтгаалсан. За тэмдэг нэр бүтээх имхаа дагавар. За имхаа дагавар нь уг үйлийг богино хугацаанд чадмаг гүйцэтгэхтэй байгаа бол имхаан тухайн үйлийг давтан үйлдэх шинжтэй. За жишээлбэл мартамтгай гэдэг нь альва үйл хийсэн үгээ байнга мартах. За гулгамтгай гэдэг нь гулгах нь олонтой байнга гулгаж явдаг гэсэн утгатай байна. За жишээлбэл эдэмхий гэдэг хүн одоо их эздэг хүний эдэмхий гэдэг. Харин эдэмхий гэдэг нь болохоор хурдан хугацаанд одоо юмыг эздэг гэсэн утгатай байна. За Монгол хэлний тэмдэг нэр бүтээх төсөө дагаврыг дам болон хэл бүтээвэр гэж ангилна. Дам бүтээвэр нь авиа сэлэх буюу авиа сугарах эвтэр тал авиа судрах буюу би түр эвтэр авиа ондогших тал тур зэрэг хөрслийн үр дүн үүсэж байна. Энэ дагавраар цагийн нэр и дагавраар тэмдэг нэр бүтээх үгсийн ангиг ялгадаг. За хэл бүтээвэр нь үүлэг бүтээх дагавар болон тэмдэг нэр бүтээх дагаврын нийлцээс бүтэн. Эмэгтэй үе нэмэгдэх буюу эмгаа, авиа ондогших буюу эмгаа, авиа судрах, эмсэг суу зэрэг хөрслийн үр дүн бий болж байна. Мөн одоо цаг нь альва одоо тэмүүлт шинжийг илэрхийлэх утгатай байгаа бол эмсэг дагавар нь жишин адил утгатай байна. Нийлбэр дагавраас ген сугарч эрхүү, уун сугарч эрхэл болон хоёр салаад хоригдсан. Тэмдэг нэр бүтээх эрх дагавар нь юмны элбэг шинж тодорхой гэсэн утгыг зааж байгаа бол эрхүү дагавар нь тухайн юмны элбэг шинжийг тодорхой бол таамагласан гэж байна. Тэмдэг нэр нь хүн амьтан юм үзэгдлийн шинж чанар, өнгө зүйлсүрх байдал, бэлэг тэмдэг үйл хөдлөлийн боц байдлыг нэрлэдэг. Ийм юм үзэгдлийн шинж чанар, өнгө зүйлсүрх байдлыг төсөөлт бүтээвэр ялгаж илэрхийлэн Монгол хэлний өвөрмөц хэв шинжмаа хэмээн зөвлөж байна. Байж та. Энэ чиний зөвлөлт үү? Тийм. Яг чиний хоо. Тийм. Ер нь авиа ондоош авиа сугал гэх юм. За тэгээд Монцог би Монцог за хэлээ дүнлээ. Та би эндээс явчих. Хоёр дүнлээсэн шүү дээ. Хамгийн сүүлийн байна. Энэ тэмдэг нэрийн байна юм үзэгдлийн шин чанар өнгөс одоо тэмдэг нэрийг тодорхойлсон бол өнөр баян гэх шиг